За юу айцгаанд хөөрхнүүдээ хөөрхөн төгөл ээж гинүү. Бүр нэлээд олон хүмүүс энэ киног яриад үгүй бол хөөрхөн байхаа боллоо моллоо гэдээ айлгаад ахаар нь би ч одоо сайхан сэтгэлтэй болохоор та нарын хөөрхний төлөө ийхүү ярьж өгөхөөр боллоо. Юу саjarаад байгаа юм бэ чи? Зөв муулгаач бай чи чад. Киноныхаа товчлыг эхлэхээс өмнө урьдаас анхааруулж хэлэх хэдэн зүйл байна. Кино маань чих тоогсог юм. Учир нь би өөрөө яалтчгүй тоогсогдсон билээ. Зарим хэсэгт өөрийн үзэл бодлыг нэг шингээсэн, жаахан хүчилсэн, элтэд нэг талыг баримталсан, бас буруу шасан хандлага гаргасан байгаа учраас та хэд маань ойлгох, өршөө хэтрүүлж үзээрэй. За ингээд кинонд орцгоё. Хүн бүрийн зүрхэнд хизээж мартагддаггүй нэгэн гэж байдаг. Цаг хугацаа өнгөрч хүмүүс өөрчлөгдөж, зарим нь бүр амьдралаас ч халуулсан мэт санагдана. Гэвч хизээж үл тасрах холбоо гэж бий. Нэгэн сурагч хичээлдээ явах замдаа гудамжинд цуух зурхаачаар ирээдүгөө үзүүлтэл хайр дурлалын амьдрал чинь их л бартаатай байхан дээ. Насаараа ирчүүдтэй зуралдаж амьдрах хувь тавилантай байна гэж авсан. Тэгээд мөнгө авъя гэтэл миний эр эмийг ч ялахгүй байж мөнгө авна гинэ гэсээр цааш явчихв. Гэвч амьдрал гэдэг зэчлэн тааварлах аргагүй зүйлээр дүүрэн гэлээ. Дизайныг хилцээхийн маань энэ өглөө шин захирлаа өгтөж авахар тончиг хөл хөдөлгөөнтэй байна. Харин энд юу болоод байгааг ч үл анзаараа юм мэдээ суухын залууг чөн ижэн гинэ. Удалгүй тэдний хилцээхэн дээр шин захирал нь орж ирэн мэдлэв. Гэтэл уулзаагүй уджээ чөн ижэн гэсээр сэтгэлийнхээ гүнд төгжиж оргисон тэрэл дурсамжийнхаа нийзэн луфон зогсож байсан юм. Их сургуулийн дотор хайранд шинэхэн оюутан ижэн орж ирэхэд ямар сайн тохиолдол вэ гэсээр луфон түүнийг өгтөж авна. Угаасаа нэр усыг нь зөв додож чадахгүй болохоор ижэн луфон гэж төхүүлэл явчих за. Манай хоёр чинь ахлах сургуультай нэг ангиж л дээ. Оюутны амьдрал чихэлж өдөр хоногуд өнгөрсөөр луфон хичээлээ ойлгохгүй нэгэд ижэнээр заалгана. Харин гол учиг нь хичээл заалгах гэдэг үү эсвэл түүнийг дэмий ширтэн сохтоо гэдэг нь их хэрэгэлцээтэй. Нэг өдөр манай хүнээр нүдний шилжин онцгүй маа чи яг мөөх шиг харагч ийн гэж тоглоом шоглоом хийнэ. Гэхдээ ижэний шилийг тайлж харснаа бушуухан буцаага зүйлгчв. Наа шилээ өөр хүний өмнө тайлаад үзээрэй гинэ. Хитрхи хөөрхөн харагдаад харамлаж агаанд ирэлтэй. Ижэнд рол гонхыг зааж өгнө. Даанч хүнтэй мөргөлдөж хүлээг эмтээжтэй. Тэгээд шуудаа гурил шиг л үүрэл хичээлд нь хөргөж өгнө. Тархаар нь буцаагаад өрөөнд нь аваад ирнэ. Тост өргөж өгнө. Аламжтай. Удалгүй манай хоёрын амралт эхэллээ. Намайг сансноо гэсээр луфон залхана. Өдөр бүр л яриастай. Тэгсэн гэрт нь бүр хүрээд ирдэм да. Харин оройн шалан дээр унтах үйдэн байна гэсээр ижэний өвөрлөө шоргочих жишээний ингээд амралт тоосов. Нэгэн орой луфон халамзуу орж ирээд манай ижэнийг дарж аваад өдөж хоргоогоод сулаарч харваа. Өрөөний хідэн харж баясаа дагаж дэмжээстэй. Ингэж хөөрх юм нь урхан таглаа буруу тэгсэн байдیں۔ Маргаашнаас нь уушалгууж арга авийг нь олох гэж уйлаа үзэн штэ. Харин манай ижийн өдрөн шаалт авахгүй царай гаргаж байгаа юм нэ. Шөнө нь луфоныг уушалгууж ингээд зөөдлээстэй. Гэвч энэ шөнө луфон ирсэнгүү. Маргааш нь яаж үйч үгээл өдрийн бодол хичээлээрээ төвлөрч өгөхгүй нэр усгийн дэвтрийн нүүр дүүрэн бичсэн сууж байгаа юм чинь. Луфон маань шоудаж аваад зодон зохион хийж бүр хүнд хотоглуулан эмнэлэг твтэж энэ тухай хичээсэн мэдсэн манай хүн чинь хар хурдаараа гүн очиход гайгуултай хөвтөж байна. Ижэнийг харж баярсан луфонч год гээл босоод ирлээ. Зүгээр юм бол би авлаа гэж ижэн хэлэхэд луфон түүнийг татан өвөр дээрээ суулгаад унссан байдیں۔ Манай хүн сандран түүнийг түлхээд би чи эрэгтэй хүн галзуурц юм уу гэж уурлахад луфон харин түн рүү маш нухацтайгаар харан чи намайг хараад баярлтгүй. Намайг бэрсэн гэдгийг мэдээ санаа чинь зовсон уу? Тэгээ сая намайг үнсгэд чам таалагдсан уу гэж асуусан юм. Хариулт нь мэдээж тийм. Манай хоёрын харилцаа улам татналсаар нэг өдөр луфон гэрийнх нь Америк яваад эзгүй байгаад бол хамтдаа гэрлүүнийхээ хүснэ. Ижэн жоохон эргэлцсэн ч зөвшөөрдөг. Түүний гэртээ авчирсан луфонч өсөр шунлаа барьж чадан өөрийн болгодог. Гэвч энэ бүгд ижэн тийм ч амар байсангүй. Луфоныг сэрхэд манай хүн чинь бодололон хажууд нь сууж идэг. Ийм төрхтэй байхыг харсан луфонч надтай хамт байх хэцүү байгаа бол салыг их хатуу хэлжвэ. Гэвч ижэний доторх айдас эргэлзээг тэр анзаарсангүй. Манай хүнч гомдон гэрээс нь гарахад луфон араас нэрж эвлэрхийг оролдоно. Чи ер нь намайг бодд юм уу? Энэ тухай хүмүүс мэдвэл яах вэ? Аав ээж минь намайг хайрлахаа олчвол би яах юм? Хайртай чинь ер нь үнэн юм уу? Тийм байдлаа надад ийм зүйл хийд юм уу гэж чин сэтгэлээ удалахад луфон харин түүнийг өрн гэртээ харих замдаа маш их хайртай болохоор ухаангүй үйлдэл хийсэндээ гимшиж байгаагаа хэлдэг. Одоо яалтчгүй хайртай мэл та. Нэгэн өдөр луфон маань өөрийн гараар хийсэн сэтгэлээ шингээсэн мөнгөн мөгжийг бэлгэлнэ. Мэдээж манай хүнд маш их таалагдана. Тэгээд хэрвээ бид хизээ нэгэн цаг салвал энэ бүгжийг надаас буцааж авахгүй гэж амлаач гэж ялдаг. Гэтэл тэдний зургийг нэг хүн нууцаар дараа зогсож байхын тэрэ. Дараа өдөр нь сургууль даяар зургнууд харахаж тэдний харилцаа ил болдог. Сургуулийн захиргаа ичэнийг шилжүүлэхийг оролдоход луфон харин түүнийг хамгаалан зогсно. Энэ мэдээ тэдний эцэг эхийн чихэнд хүрч байдал уламд ортлоо. Ичэнийг өрөөндөн төгжөхөөл нөгөө тал луфоныг хүчээр Америк руу явуулахар болсон байдаг. Луфоны гэр бүл нөлөө бүхий баян хүмүүс л дээ.
Явхаасаа өмнө ихчээсээ гуйн барин сүүлийн удаа гэсээр Ижин рүү заавал эргэж ирнэ. Хүлээж аваарай гэсэн мессеж явуулсан боловч тэр мессежийг нь Ижиний дүү уншаад тэр дахиад хизээж эргэж ирэхгүйгээр Америк явж байгаа гэд худлаа илчигдэг. Гэсэн ч Лүфөний түүнд өгсөн үргэлж хамттай байна гэдэг амлалт нь одоо ч хэвээр эсхийг мэдхийг хүснэ. Сүүлчийн удаа түүний царайг хармаар байна гэж дүүгээсээ гуйн гэрээсээ цогтоо очсон ч тэрхий оройтсан байв. Энэ явдлын дараа Ижин өөр сургууль руу шилжиж бүгд юу ч олоогүй мэд амьдарцгаагч түүний зүрхэнд тэрэлхэн уяатай хэвээр. Нөгөө талд Америкт очисон Лүфөнч арай ядан өдөр хоногийн өнгөрөөсөөр Ижин рүү захаа бичин, хариу хүлээн, өдөр бүр бичиж, өдөр бүр хүлээгч хариу байхгүй. Игчийн хажуунаас нь тэр аль хэдийн чамааг мартаж шинээр амьдралаа эхлүүлсэн гэж түүнд итгүүлгээг оролцоор л. Ийхүү тэднийг энэ зайлхан хайр, нийгэм болон гэр бүлийн хатуу дарамтын дор салсан юм. Ижинийг их сургуулаа төгсдөг жил түүний аав гэнтхэн өнгөрч энэ үедээ зэрэгцэн зурагтаар Лүфөний хурмын талаар мэдээ гарч эхэлдэг. Ахыхаа сэтгэлийг өрөх гэсэн дүүн өөрийнхөө ажилдаг бааранд давуулж очино. Манай хүнч нилээн уу. Лүфөнийг дэндүү их сансандаа баарны эзэн залуулах Чинланыг андууран тэрчдэг. Ах トゥ хоёр маань хоёлаа адилхан Ижин гэдэг нэртэй ахгүй юу? Гэхдээ ханзан нуур болохоор нэрнийх нь утга нуур гэсэн. Тэгэхээр Ижиний дүүг цүндэрэ гэл явчих за. Манай Чинлан цүндэрэ сэтгэлтэй. Тэдний бааранд ирж дуулдаг болсон цагаас эхлээд сэтгэл алдарч эхэлсэн. Тэгсэн яасан гэж цүндэрэ Чинланаас манайхтай үерхчих гэд гуйдیں۔ Тийм дураараа те. Чинлан хэдий түүний хэлсэн үг нь гомцсон ч гуйлтыг нь зөвшөөрдөг. Ингээд Ижинд ойртож эхлэхэд Лүфөнийг мартахыг хүсэхдээ хүлээгээд авна. Гэвч тэдний харилцаа зүгээр найзууд явсаар л байдаг. Ижиний төрсөн өдөр олж бүгдээрээ тэмдэглэцгээвэ. Цүндэрэ Чинлан хоёрын бие биенээ харах харцнаас л бүх зүйл тодорхой. Ижин ч анзаарна. Цүндэрэ юу ч олоогүй юм шиг царай гаргаж Чинланыг ахтан явуулчаад өөрөө харин баанд согтлоо уншдээ. Манай Чинланч түүнийг ирж ав. Өглөө нь тэдний цэрсэн цүндэрэж би ахараа танаад байдгийн гээл аашлал Чинланыг их сэтгэлээ үүсгэх гэж нэлээд оролцсон боловч Чинлан түүнийг үнсэж бууж өгсөн байт юм а. Энэ үед манай Ижинч гаднаас орж ирэн дүүдээ сэтгэл зүрхээ дахыг зөвлөн өөр хот руу шинэ ажилд орохоор өөрөө явчихдаг. Ийхүү манай хоёр 4 жилийн дараа захирал ажилтны хуваар дахин уулзаж байгаа нэ. Ижин түүнийг сүйд өсгөөтэй гэж ойлгож байгаа бол Лүфөн түүнийг найз охинтой гэж ойлгож байгаа. Манай хүн ажлынхаа хүнийг найз охин гэж худлаа хэлсэн юм л та. Хурал дээр Ижинийг ажиглан нөгөө эмэгтэйтэй ойртохоор нь бүр нүдний орой дээр гарчингаа алтна. Муухай харж нөгөө эмэгтэйг нь айлгах чинь хамт байхыг нь харж ууларч тонтгоножгүй хөөрхөн магастай. Амралтын өдөр хэрхэн Ижиний царайг харах вэ гэж бодож байгаад компьютероос асуулах нэрээр гэртээ дуудчихсан да. Компьютер авралгаа олжээ. Ойр зургийн юм яриа сууж исэн Ижиний хажуунаас левчик гараад ирдیں۔ Тэгээ манай унжин за би ч явъя да гэсэн байж байгаараа наа чи миний гшээ манай их чих гээл шидээ тайна. Ижин харин чинийх байсан ч яхав дээ. Угаасаа сүйд өсгөөтэй хүн юм чинь ихэд утгагүй сүүгээ цэцэлсэн мэдээ гарнаа. Угаасаа бизнесийн зорилготой зүйл байсан. Энийний ачаар л буцаж иж чадлаа гэдэг. Тэгээ жоохон ширээгийн мөрний нүд гаргаж манай хүн рүү төхөн сууснаа. Найз охноосаа салчих юм уу? Чи ил чадахгүй бол би илчий. Чамаас салсны нөхөн төлбөр өгөөд тушаал дэвшүүлчихье гэж авсан. Ижин маань хэлсэн үгэндээ сандраад би авлаа гэхэд тэгвэл ядаж хоол идчихье гэд гойнаа. Манай хоёр нэг газар орцгож хоол идээ сууж исэн. Ажлын хоёр нь ороод ирдیں۔ Энэ эмэгтэй нь болохоор манай хүний найз охиноо гэд худлаа хэлсэн хүн нахгүй юу? Хамтдаа нэг ширээнд сууцгаалаа. Манай Лүфөнч муухай хараад эхэлдэм байгаас те. Тэгсэн байдал нэг л шээ. Ижиний найз охин цуг ирсэн ажлынхан залуу хоол унд өгөөл ам хамрыг нь харчаал гарсан. Лүфэн маань харж тэсэлгүй чи ер нь хэний найз охины найз залуу чинь хажууд чинь хахад өөр эртээ дайлчганаад ахъя гэд аваад хайсаа. Ажлынхан хоёр чангааж Ижи маань баригдсан да. Лүфэн манай хүний гэрт нь хөргөж өгөөд аман цангаад байна гэж далин мусраган гэрт нь дагаж орноо. Ямар ч юм уучлаа. Одоо харин кино үзье болоодглоо. За бүр киноч дуслаа. Одоо яах вэ? Тимээ өлсөж байгаа болохоор гомн чангалж идгээр болоодглоо. Ингээд Ижиний чанж өгсөн гомн гэдэгтээ чи надаа насан туршдаа гомн чанж өгвөл ямар сайхан бэ гэж уянгалуулаа л амжин. За одоо яах вэ? Тимээ газар гадаа бороо орж исэн тул далимдуулан хонхыг гонаа. За ямар ч тач нэг байранд хонхоор боллоо те. Лүфөний дараагийн нөлөөл бол агаржуулагч нь ажиллахгүй байх нэгсээр Ижинийг дууддаг. Угаасаа хэвээ ажиллаж ам л да. Лүфөн түүний араас тэрэн чамд найз охин байхгүй. Одоо ч намайг бодог хэвээрээ эздэг гэж хэлэхэд манай унж үүсгэн. Лүфөн харин бууж өгөхийг хүссэнгүй. Хэрэгш нийлээ гэж хэлээд унсчихдаг. Өглөө нь Ижинийг сэрэхэд хамтдаа амьдрийгээ таалганыхаа нууц дугаарыг мессежээр явуулсан байваа. Үүнээс хойш нэлээд хугацаа өнгөрлөө. Түүний хариу хүлээг Лүфөний төвчөөж тасарч эхлэв. Харин Ижин Лүфөнтэй таарахаараа л зогтчихно. Эргэж нийлхийг хүсгүй байгаадаа биш л дээ. Айдас сэргэлзээндээ хүлүүлж байсан. Гэвч олон жил болцсон өөрөөсөө хүртэл нуусан тэр мэдрэмжээ эцэст нь нэг юм хүлээн зөвшөөрөхөөр шийдээд бөвчөө зүгээд итгэл дүүрэн Лүфөний гэрлөө яваад ортол Лүфөн өөр хүнтэй. Нэрээ гай газар дороос энийг залуу баарн дотроос гэж. Гэхдээ яг хоо Ижиний харсан төсөөлсөн зүйл шиг биш л дээ. Сохтуудаа сулаарад Ижинийг айн гэж хандварсан байгаа байхгүй юу? Өглөө Лүфөнийг туслахын залгаас ирэнэ. Халагдах өргөдөл дээр гарын үсэг зурх хэрэгтэй байна гэдэг. Хэний гэтэл Ижин.
Луфон хэдий өчигдрийн зүйлийг тайлбарлах гэж оролцсон ч ирээдүйд дахин тийм алдаа гарахгүй гэж амласан ч манай хүний итгэл нэгэн дэвтэрчээ. За тэгээ Лупо маань сайхан тоогсогдож өгнө штэ. Ууралж үзлээ, сүрдүүлж үзлээ, бүр сүултээ дийнэгтэж надаас хоолой хугацаанд хитэн хүнтэй жан гэсэн ирүү юм уу? Хин надаас сайн байв энэ төр. Гэвч ээжээний нүдэнд дэх гуниг шаналлыг олж харж чадаагүй юм да. Тэгээд бүр ажлын өрөөндөө хүчээр өөрийн болгож нөхцөл байдлыг уламжлалт ортуулаад хайчив. Түүний ганц унан ээжээнд маш их хайртай. Ээжийн зүгтагч Луфон түүнийг хайсаар олоод ирлээ. Цүн дээрээ хөөж туугаал энэ хоёр үзэж тарнаа. Луфон Америкаас маш их захиавчдаг гэснаа хэлэхэд цүн дээрээ харин таны гэрлэх мэдээ гарах хүртэл ах маань тэнийг юм шиг чамайг хүлээдэг байсан гэж хэлдэг. Тэдний маргалхыг сонссон ээжээч өрөөнөөсөө гарч ирээд Луфон би чамайг уурчилж байна. Гэхдээ бид хизээж дахин өмнөшгөө байж чадахгүй. Тэр Луфоныг хайрладаг. Луфон ч түүнийг хайрладаг. Гэвч хайртай байлаа гэд бүх зүйл бүтдэггүй. Итгэлж бас байдаг, шархаж бас байдаг гэжээ. Орой бүр гэрийнх нь гадаа хүлээх Луфон түүний дотор энэ л удаа ээжэнийг алдаж болохгүй гэсэн бодол төрж байсан мэт. Харин энэ орой байсангүй. Гэвч тэр шантраагүй зүгээр сөвөө цэцлэхаар явсан байдаг. Энэ мэдээ аавд нь яаж таалагдах вэ? Энэ хорвоо дээр чи эсвэл тэр л амьдуулна гэж аав нь зөртүүлэхэд оролдоод үзэж тухай хэлдэг. Аавын зүрхт ийлэхгүй унаад өглөө. Лүү захирал эмнэлэгт хэвцэн мэдээгээр манай хүн тийшээ хурдлана. Эмнэлгийн коридорт Луфоны их жолон эмчийн яриаг сонсчихно. Ердөө хэдхэн хоногийн хугацаа л болсон. Сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаараа гинэ. Эмчийг явсны дараа ээжийн эгчт нь өөрийгөө танилцуулж Луфонтой уулзмаар байгаа хэлэхэд нэг бол түүний бүр мөс ойрох, үгүй бол түүний дэргэд үүрдүүл түүнийг Америк руу хөлж аваадсан хүн бол би. Энэ хугацаанд тэр чамайг нэг ч удаа мартаж байгаагүй. Өдөр бүр буцаж авахыг оролдлого бүртээ баригдаж аавдаа хөтлөө зодуулна. Хормын санал ирэхэд шууд л зөвшөөрсөн. Буцаж ирэх ганц арга нь тэр учраас. Гэтэл чи яасан? Түүнд ганц удаа олов хариу бичсэн үү? Одоо гарч ирээд яана гээд байгаа юм гэж хатуухан хэдөө өчөлөднө. Үнэлтэй. Гэтэ манай хүн ч бас нөгөө талд хүлээсээр л лсэн шүү дээ. Ингээ Луфон дээр орж ирэхэд нөр нь битүү шарахтай хэвчжээлээ. Манай хүн ч нулимсаа бөмбөрүүлэн үнэндээ би чамтай хамт баймаар байна гэж хэлдэг. Луфон харин энэ бүгдийг зүүд биш байгааг мэдээд хагартлаа баярлнаа. Ээжээ маань харин ястай уйлж өгнө штэ. Настай насан турштай хамт байна гэж амлчаад одоо яах нь вэ? Арай урт насарч олсонгүй юу гэж авсан. Байж да намайг удахгүй өнгөрөөд өгнө гэж үдээ гэж хэлээ Луфон инээгээд би бишээ тэр хүн манаа байгаамаа гинэ. Ээжээ маань уйлж байгаа тэр чигтээ гацаад тайнаа. Аавынхан зүрх сүүлийн хэдэн жил өвдөж Луфоны сүгээ цэцлэх асуудлаас болоод цочирдоод эмнэлэгт байгаа гэдгийг тайлбарлаж өгдөг. Манай хүнд шаал тэнэг санагдаж зугтах гэж оролцсон ч төрүүн сэтгэлийнхаа угаа харамгүй урсгасан шүү дээ. Луфон хэлсэн үгнээсээ буцлаа гэд гомдолхоод үхээс чинь хэдэн өдрийн өмнө хамт яжгаад өөрийг чинь авсанд чинь хийлцээд өгөнцэн тэр. Луфон харин чиний ирсэн чинь надад хайртай даа юу эсвэл зүгээр өрөвцөндөө юу? Хэрвээ өрөвцөндөө ирсэн бол би чамайг явуулъя гэхэд би чамайг өрөвдөөгөө гэж хариулснаар эцэст нь нэг юм манай хоёр эргэж нийлвэ. Яг ч бас эцэсч бишэлээд л да. Аав нь ухаарлаа. Луфоноос сүүлийн удаа асуу ихсээр чи үнэхээр тэр хүнтэй хамт байхыг сонгож байгаа мó гэхэд би энэ амьдралдаа ганцхан түүнийг хайрлана гэж хариулснаар аавын маань зүрх энэ удаа үнэхээр тэссэнгөө. Луфон гэр бүл эд хөрөнгө эрх мэдлээсээ ч илүү ээжэнийг сонгосон юм. Тэр аавгаа үзэн яддаг байсан уу? Магадгүй. Гэхдээ хайрлахгүй байсан уу? Мэдээж үгүй. Хорвоо зөвхөн хоёрхан тул байдаггүй ажээ. Сайн аав эсвэл муу аав. Аав нь түүнийг олон удаа зодож, сонголтыг нь үл хүндэтгэж, хайртай хүнийг нь доромжилж, салахын тулд юу ч хийхээс буцахгүй байсан. Тэр хүн төгс ав байгаагүй. Гэтэ цорын ганц аав нь. Гэр бүл гэдэг заримдаа чамайг шархлуулгач, хизээж бүрэн тасарч болтгой холбоо гэдэг нь үнэн мөлий. Луфон ээжээний нүгэд иржээ. Өшиг энтрэгийн салсан хамт байр дурайлтай хүнийг нь явуулсан л хийж байна. Одоо хоёулаа өрөлж хамттай байна гэж хэлээд Луфон намуухан нэмсгэлгээд ээжийн дотроо би түнд итгэж байна гэж бодсон юм. Ээжээ маань ажлынхнаасаа харилцаагаа нуух гээд хаар хол машинаас нь буугаад алхаад авчин. Ойртоо нэг л аз жаргалтай амтан гүгээд ахаар нь ажлынх нь хоёр гадралцсан. Байцааж гарна. Шууд эрэгтэй юу эмэгтэй юу гэж тулгаад хайлаа. Юун эрэгтэй хүн бэ гэтэл манай хүнийг аль алийг нь татах чадвартай гэж юм шүү. Үнэн. Оройн ээжийн өчргөө талент өөрийгөө харж ийснаа чи намайг эмэгтэйлэг харагддаг гэж бодож гинөө гэж Луфоноос асуух жишээний. Манай хоёр ч нахлах сургуульд байхдаа нэг ангиасан гэсэндээ Луфон бүр тэр үеэс л ээжэнд дурлаж эхэлжээ. Хажуугаар нь гарахдаа зориуд мөргөж унгааж ин тэр. Манай хүн чинь босож ирээл жижигэн байж бас үзийгээд байгаа л та. Асаах гэтэл найзан жирээ явчнаа. Манай Луфон хамрын хичээл дээр гүйж агаад хажуудах хүүхдээсээ намайг түлхчих гэж гуйсаар агаад түлхүүлж унаад хүлээ ивүү болгочихлаа гэж жүжин. Тэгээд түүнийг эмчийн өрөөрөө аваачиж өгөх өсөлтөө баахан хүүхдэд хоорондоо уралцаж яхад тэдэн дундаас ээжээнийг л сонгоно штэ. Удлаа баашлан орлоход нь баясаж хөөрөөд инээж байгаа тэр ээжээний царай дурлахгүй байхын аргагүй зээ. Харин нөгөө талд манай ээжийн энэ бүгдийг нь өөртөө нэгээ үзэх гээд оролдоод байна гэж бодсон байгаа байхгүй юу? Нөгөө сайн охиныхоо өсийг зулаагаад бараг зодхон холгүй илдээдэдээ гарууд идэг да.
тэрэн шиг эс юм шүү дээ. Өрх магастай. Цаг хугацаач явж өглөө. Ойрдоо манай Луфон ажил ихтэй. Оройдох нь олонтой. Бүр гэртээж ажиллаа нухсаар. Харин манай ээжээ түүний яагаад ингэж их ажиллаж байгааг нь гайхнаа. Хэрвээ би нэг өдөр Лүү гэр бүлийн гишүүн биш болчихвол эсвэл магадгүй юучгүй хоосон болчихвол яах вэ? Цаашдаа би юу хийвэл чамааг улам илүү аз жаргалтай болох бол миний дэргэд байх чамааг өдөр бүр хараад аз жаргалгүй байх үедээ гэж яадаг. Магадгүй нэг өдөр намайг уйтгартай хүн гэдгийг чи мэдчихвэл яах вэ? Чиний бодлыг би сайн уншиж чаддгүй болохоор одоо миний дэргэд байгаа нуртал надад үнэхээр хайртай даа юу? Эсвэл гэж эргэлздэг. Заримдаа надад нэг зүйл хэлмээр байгаа юм шиг байдаг. Тэгээд намайг асуухаар зүгээрээ л гэж хариулдаг. Гээл Луфон бодож авдаг бүх зүйлээ хэлчихнэ. Харин ээжний маань хэлэх гээд хэлж чадахгүй байсан зүйл нь ногоон Валентины баярыг хамтдаа тэмдэглэхийг хүсчихэлтэй. Ажилдаа загвуу байгааг нь хараад хэлж чадахгүй байсан юм байна л да. Бас төдийлөн сайн илэрхийлж чаддгүй ч гэсэндээ надад байр, машин, ямар нэг үнэтэй бэлэгсэлтэш харин надтай хамт өнгөрүүлэх чиний цаг хугацаа л хэрэгтэй. Ирээдүйд чи хаосарсан ч би үргэлж хажууд чинь байна. Бас чамайг тэжээнэ гэж хэлнэ. Манай хүний ажлынх нь хоёр ногоон Валентиныг хамтдаа тэмдэглэе. Найз охиноо дуудчих гинэ. Харин манай хүн томилдоор явцаан гэж аргалчихлаа. Гэсэн ч бууж өгөх шинжгүй болтой. Найз охины чинь харандаа гэсээр л үлдэв. Манай ээжэнийг арилаад харан гэртээ ирэхэд Луфон тамилтаас ирсэн байлаа. Бөөнхөр болоод орон дээрээ унтчих харна. Хүншлийн сөхөөл дээр нь гараал үнсээл хайртай шөөлгөн. Луфон ч өдөөс нь хариу хайртай гэж хэлвэ. Тэгсэн хэр их хайртай гинэ. Лав чинийхээс илүүгээ л хариулчлаа. Тэгсэн чинь тийм бол би нэг удаа дээр нь гарчих удаа гэд аваад тайлаа да. Луфонч ёстой тийм хайр байхгүй штэ гэсэн чинь за чи болоод хахад би л болгүй маань хайртай хичээд ийм юмч биелүүлж чадахгүй хайргүй юм байна л та гээл хошуугаа унжуулаад эхэлсэн. Луфонч за яах вэ энэ удаа зөвшөөрийгээд буугаад өчлөө. Тэгсэн манай унжээстэй хаачин баяртай миний бяцхан помпон гэж дуудаал чи минь ястай хамгийн шилтгэн шүү гэж мгээл хуг гашгаруулаад дээр нь гараад дөнгөж ихний товчийг нь тайлахтай зэрэгцэн хэрийнх нь хонхонд өгөрсөн байт юм а. Дараа нь өргөжлүүлж олон эцтэй гэсэн ганц л удаагийн боломж гэдэг ганц л айдим агж авсан. Ээж ааваас хайрын ээжэний боломж ямар гайн ястай хаалга тогтчодоо тий гэсэн ажлынх нь хоёр ээжээ. Ичүүр санжиргүй дараад ороод ирлээ. Найз охин чинь хаана байна гэсэн тэр цаанаас ингэр задгаа Луфон гараад ирдэг нас. Нөгөө юу л та Лүү захирлын гэрийнхэн цоож нэтрээд бид хоёр чинь 10 жилийн нэг анги шүү дээ. Гээл аваад тайна. Гэрээ уур амьсгал жаахан эвгүй заяа. Бодолгүй оройн хоолч бэлэн боллоо. Ээж нь хөлн дээрээ халуун хол асгаад Луфон бүр долоохон холхов. За тэгээд манай хоёр чинь үерхтэй гэдгээ үннээр нь хэлвэ. Луфон дуу унан ардаа ээжэнийг суулган авлаа. Сайн тэрвэрээ өдөр унсан хахгүй шүү гинэ. Тэгсэн манай хүн чи хичээд хөө амтаа харчуул яах юм бэ гэсэн хоёр эрэгтэй хүн дуу унаж болохоо цаарваа юу. Тэднийг харалтаа бүр нээлттэй гацтэй гээл гудамжинд үнсэлдэг хоёр залуу заагадлаа. Ээжэнч тэр чин тэд бид чин бэдэл гэж авч ийн. Тэгснэ байж та юу танил нурууwe гэсэн цүн дээрээ чинлэн хоёр дээ. Орой олж онцгойхоор болсон чинь цүн дээрээ ахтаа унтхан гинэ. Манай Луфонч заах уу ердөө хоёрхоо ор би чи дүүтэйгээ унтчихаар би одоо энэнийг юмтай унтах олж таарч гинэ үү гээл чинлааныг заасан нөгөөх нь буудан дээр унтчихъя гэлээ. Ингэж манай Луфон ялагдаж ганцаараа унтсан да. Маргааш нь манай дөрөв халуун гаршаанд орцголоо. Цүн дээрээ бүр шаврын халт болж гинэ. Луфон ээжэнийг дуудсан чинь цүн дээрээ шууд чи одоо хиндэ тушаагаад байгаа юм гэж асуусан. Чинланыг ямар нэг юм хийлдэ гэсэн тэр чинь манай гэрийн босс штэ. Юу үнэн энэ үнэ. Цүн дээрээ бан шидэх гэж агаад хилээд үлчингээ алдгаа. Чинлан хэлийг нь хөөрхөн сэвэстэй. Тэгсэн манай Луфон баншийг хүлээж агаал ээжэнд өгөөд ээжэнийг баншаа хаацах үед араас нь одоо яасан ч хэлэх юм дээ. Амаараа баншаа хувааж идэнгийн үнсэлсэн хин ч тайшаач юм. За ямар ч тач тэгсэн. Чинлан бүр за зайлаа гэсэн царай гаргаж энэ төр. Ийхүү манай дөрөв энэ өдрийг хөвгчлөлтөд өнгөрүүлсэн юм да. Ээжэнийг угаалаа өрөө ороход Луфон усанд ороод гарч иж байгаа л та. Нэг шөнө хамт унтаагүй юм чинь төвчээрийн утсан тасагч чиж оруулаад унсаж гарлаа. Манай хоёрыг нэлуурынхан байж итал дөө нугаалхаа өрөө ороодгоо гэсээр Чинлааны хамт хаалга нэгэд. Чинлаанч цүн дээрийн нүдийг бушуухан таглаад тэндээс гарав. Харин ээжийн Луфонийг хөөж буудан дээр унтах шийдэл өгсөн байт юм аа. Нөгөө талд цүн дээрээс ичсэн. Манай хог нь ийм хүн биш л байсан да гэж утнастай. Тэр шөнийг Луфон буудан дээр өнгөрүүлэхөл цүн дээрээ Чинлаан хоёр жанжаа. За ингээд цүн дээрээ Чинлаан хоёр маань буцацгааж ах トゥ хоёр сүр дуулаантай салцгаалаа. Аха дүү минь ёо ямар тэнэг сонсогд юм бэ. Луфон манай хүнээс танай дүү бид хоёр зэрэг далаад онол чи хинээ амрах уу гэж асуунаа. Та нар хэнийг нь гэж хариулсан гэж бодож байна. Хариултаа бүр 1 секунд ч бодохгүй шөө дүүгээ гэд хариулсан байт юм аа. Манай цүн дээрээ Чинлааны бааранд орж иртэл нэг эмэгтэй хүнтэй хамт идэв. Шууд л яваад өгчнө. Оройн цүн дээрээ гэртээ орж ирэхэд Чинлаан хоол хийчихсэн байж байна. Чиний дуртай хоолыг хийсэн гэсэн чинь хэн наадахад чинь дуртай гэж юм гээл бүр янз аахгүй.
Чинлан маань бүр яасан юм дээ гээл айгүй хөөрхөн эрхлүүлсэн. Бүр гарыг нь алгадаад авлаа. Би өрдөөсөө ч над хоолнд чинь дуртай ш. Энд байгаа бүх хоолнд би дургу гээл байж болох бүхэл лөөсийг хайж хэрүүлхийхийг оролдож эцэст нь салъя гэж хэлвэ. Тэр үгийг сонсон манай Чинлан жаах уурлаж бусдыг нь ойлгож над үгээл боталтай хэлээрээ. Салах шалтгаан хоолнд ишигдээ би угаасаа мэдчихээн. Чамдаа маргалдмаар байна. Эхлээд тайвшир. Би хэд хоног явлаа. Харин буцаад ирэхэд чиний бодол хэмдэ байвал би чамайг хүснээр чинь тавьж явуулъя гэж хэлдэг. Ухаантай төвчээртэй уужаа сайхан залуу юм да. Зүүн дээрээ шинэ хамтлагтай болоод анхны үзүүлбэрээ үзүүлэх гэж байгаа юм байна л да. Лүфон Ижин хоёр маань тэдний гэрт нь ирцгэнэ. Зүүн дээрээ жаахан ууртай. Чинланыг асуусан чинь хэн мэддэм гэж авсан. Манай онч та хоёр маргалдаа юу гэсэн тэрний юм намайг дандаа хараандаа байлгах гэж оролддог энэ төр. Харин манай Лүфон энэ боломжийг сайхан шурж аваад чамшиг ааштай имийг тэгсэн олж гэж авсан. За тэгээд дахиад энэ хоёр маань хоорондоо уралцаж гарна штэ. Миний ахыг дээрлэхэд үзээрэй энэ төр гэсэн чинь ингэж юу гэснээр л манай хүнийг татаал хазар дээр нүүслээ. Энэ хөөрхөн инээж байгаа ээжэний царайг харчих заа юу. Дүүийнхээ тоглолтоос өмнө манай хүн их сургуулийнхаа уулзалтанд очино. Мэдээж Лүфонийг дагуулсан очтээ. Ангийнх нь манай хүнийг од ясан тухай ярина. Охтууд нь бараг бүгд крашлаг байсан гинэ. Харин манай ээжийн хинтээж дуурдгуу жоохон хүйт харагдаг гэсэн болохоор дотносох зоригтой хүн алдаагүй юм. Бүр охтууд нь хоорондоо хин ээжинээс хамгийн их үг унгааж чадах вэ гэд мүрийдсэн гинэ. Тэгээд тэндээс нэг охин ялж л тээ. Тэгсэн яг нөгөө мөрийн ялагч Жоулан гэх эмэгтэй орж ирлээ. Жоо гээл явчээ за. Ангийнх нь ээжиний дэргэд суудал бэлтлээ гээл суулгачлаа. Энэ бүх зүйл манай Лүфонд хэрхэн таалагдах вүлээ? Жоог шууд өрсөлдөгчнүүдээр харан шүү дээ. Тэр өдөр Жоо дараа нь харамсахгүй тул гээд ээжийн сэтгэлээ илчилдэг. Ангийнхаа уулзалтаас нэлээд согтсон ээжээ маань дүүхээ тоглолтыг үзэхээр ирлээ. Харин Чинлан энд цэцэг арай Цүндэрийн урдуур хойгоор орсон ч тоосонгүй. Гэхдээ Цүндэрээ дуурлах шалтгаан бий. Чинланы уулзсан эмэгтэй бол ээжийнх нь Чинлантай гэрлүүлэх гэж олсон хүнээсээ. Тэр эмэгтэй ч хайртай хүнтэй. Чинлан ч угаасаа гэрлэхгүй учраас энд фаага Цүндэрээд хэлээгүй орхисон өнөөдрийн үйл ялгалцлыг бүтээжээ. Гэвч чи эцэст нь эмэгтэй хүнтэй л гэрлэн үсттэй гэж Цүндэрээ уурлахад чи надаас салахгүй бол миний сонголт өрүүлчихье байна гэж хэлээд манай хоёр уулзцааваа. Лүфо маань Америк руу гэр бүлийнхэн рүүгээ явахаар болжээ. Аавынх нь гэрээлшилд бичиж үлдээснээр шинэ он гарахад Лүфон ээжнийг сонгосон хэвээрл байвал бүх өв залгамжлал эрх мэдэл гэр бүлээ алдах юм байна. Хайртай хүн гэр бүл хоёрын донд зурсна гэдэг хэцүү. Альч талыг сонсон, үлдсэн нэгийг нь шархлуулах эсвэл орхих ёстой болдог. Харин хайртай хүнээ ийм сонголтын донд оруулан хажуунаас нь харж суух нь бүрч хэцүү. Магадгүй ээжийн Лүфон өөрийг нь сонгосон баяртай ахч. Түүний дотор гэмшилж мөн адил төрсөн бизээ. Лүфон би чиний дэрэгдээс хизээж олохгүй үргэлж хамтдаа байна гэх амлалт. Энэ л амлалтыг Лүфон өгөхдөө бүх зүйлээ эрсдэл оруулахаас огтхон чаагаагүй. Одоо бол ээжийн Лүфоны бүх зүйл. Шинэ жил хаяанд ирлээ. Ээжийн ч гэртээ харна. Хоол ахыг хүсээгүй манай Лүфон хажуу хондонд буудалд буунаа. Чинлан харин Цүндэрийг дагаад гэрт нь иржээ. Ээж нь харин үеийнхээ зүгээр ажлын газрынхан захирал гэж бодож байгаа. Тэдний банш чимхэн инээлтэн хөгжилтгийг харансаах ээжиний царайнд бяцхан атаархал гоныг дурдаг. Ямар ч манай хүн Симхигээр гялс гарч бөгөөд Лүфонтой оноо гаргаж чаддаг. Цүндэрээ Чинлан хоёр ээжийг хөзөр тоглоё гэж саадуулаад тасалсан хэрэгэлтэй. Энэ жилч, дараа жилч, бүр тэрний дараа жилч улираа одох бүх жилүүдэд хамтдаа шинэ оноо өгтөж байхаар биетэй амлалтыг өгцгөвөө. Шинэ оны мэд мэдхээр ээж нь Цүндэрээ Чинланы хамтаар хамаатны хоргоо явхад Лүфон зөрөөд ороод ирнэ. Манай хоёрыг үнсэлцээ сууж исэн ээж нь буцаж орж иж тараад манай хоёрыг арчихна. Ээж нь маш их урлан Лүфоныг гэрээсээ хөөхөд миний ээжэнийг их сэтгэл үнэн гэд хэлчихдэг. Чинлан ээжийн хоёр өнөөдөртөө ингэж болчихоо гэж Лүфоноос гуйхад одоо алкогол хизээ хэлнэ гэж гээл сулаарад хэлдэв. Манай Чинлан хөрхий тэр хоёр хамт ажилт юм а. Ээжээ нь өвдснийг мэдээд зүгээр эргэж ирж байгаамаа гээл аргалах гэсэн. Дэндүү ихэд дэндүү зэрэгтэй Лүфон маань өгсний чинь хамт ажилтдаг. Та хоёр ямар харилцаатай илээ? Хамт ажилтдаг илүү өргөдөг илүү? Чи энд ээж болоод хахад би яхаараа ээж болдгоо гээл нөхцөл байдал бүр хурцдгаа. Харин хоёр давхар цохилт авсан ээж маань тэссэнгүү унаад өглөө. Бас л нөхцөл байдал сайнгүй сэтгэлээ бэлгсэн мэт. Ээжийнх нь би угаасаа муу ээжээ. Тэдний хинж мэдээгүй. Ээжийн ээж дээрээ орж уулзахад надад угаасаа нас улдаагүй. Намаа өгөхөр хүснэ гэж амьдраараа гих гомдлын өсөрснө. Дүүгээ хүртэл ийм зүйл уруу татлаа гэж манай хүнийг буруутгана. Ээж нь хоримдон зориулж хадгалсан хадгаламжийн дэвтрээ гаргаж ирнэ. Хоёр хүү төрүүлсэн хатал ядаж нэг юм байж болохгүй гэж үү? Чи бол ахна ээжигээ ойлгож болохгүй мүү гэж гойно. Энэ л үед манай ээж нь нурж унсан юм. Ээж нь өвчтэй, ээж нь уйлж байна. Миний аз жаргал ээжийн нулимснаас унтээ гэж юу? Ээжигээ хизээж тэднийг орхиж явахгүй гэж боддог гэсэн. Гэтэл хэдийн явах цагт төгчээ. Манай хоёр эмнэлгийн шатан дээр ярилцсан. Би ээжийн ачааг харуулах хэвээр. Хоёлаа хэсэгтээ салцгаая. Энэ бол ээжиний шийдвэр байлаа. Харин Лүфон түүнээс би чиний хувьд яг хийм бэ гэж асуув. Тэр ээжиний төлөө өөртөө яасан бүх зүйлээ орхисон. Мөнгө, эд хөрөнгө, эрх мэдэл,
бүр гэр бүл, лүүг өх овгоо хүртэл түүний бүх зүйл бол ээжээ. Дүү чинь жоохон, ээж чинь өвчтэй. Гэр бүлийнхаа удмаа залгуулах хэвээр. Тэгвэл би яах вэ? Луфоны аавч бас өвчтэй байсан. Тэр гэр бүлийнхаа удам залгуулах ганц хүн байсан. Гэсэн ч тэр эргэлзээгүй ээжэнийг сонгосон. Хүн бүрийг чи бодох хатлаа, ганцхан намайг л үлдээх юм гэж Луфон гомдоно. Тэгээд энэ бүгд зүгээр шалтгаан байсан юм байна. Чи өөр хүнд хайртай болсон болохоор ингэж байгаа юм байна гэж хэлснээр байдал улам дордов. Ингэж бодхоос ч өөр арга байхгүй. Луфон аавыгаа, эгчээгээ бүгдийн залиасалж ээжэнийг сонгосон. Харин ээжээ тэгж чадсангүй. Учир нь тэр надад хайргүй болохоор өөнөөс өр гаргалгааг Луфон олж чадаагүй. Тэгсэн ээжэнч тийм ээ би өөр хүнд хайртай. Бүр мөсөн салаагч вэ. Миний төлөө гаргасан тэр золиос малиасаа буцаагаад аав энэ гинөө. Ингэж манай Луфоны хязгаарын шугам өвтөрсөн да. Шууд ээжэнийг маань ор мортой хүлээ таялаа. Тэгээд Чинлан цүн дээрээ хоёр дээр очиод чи бас Чинланаас салах уу? Ээж чинь сал гэсэн чинь ах чинь зөвшөөрчихлөө. Чи яах вэ гэж асууна. Хэрвээ та хоёр салмааргүй байвал натаа хамт ээж дээрээ ороод гуй гэж хэлнэ. Цүн дээрээ харин чамаас олж ээж минь ийм болсон гэд Луфоныг заамдаа даваад цогх гэсэн түүнийг түлхээд тавьчив. Цүн дээрээгийн бэртэл хүнд бүр хизээж халахж чадахгүй аж магадгүй гэсэн мэдээ сонсогдов. Луфон ээж дээр нь орж ирнэ. Ээж нь бүр галзуурч өгнө штэ. Хөөхөө уушлал гуйхгаал орж ирсэн юм л та. Түүний ээжэнийг барьж үлдэх гэсэн ордлого бүрн эсрэгээрээ улам холдох шалтгаан болж байгаа нь дэндүү харамсалтай. Чинлан цүн дээрээ гимшилгээ хэлэхээр гадаад руу очиж бол Луфон харин өв залгамжлаасаа татгалцахаар Америк явдаг. Нэг өдөр жоо ээжэн дээр хурж ирнэ. Тэгээ гэрлэх санал тавина. Ээжигээ бодсон ээжэнч зөвшөөрөв. Өнөөдөр тэдний 20-ны өдөр. Намлагчийн өмнө зогсох ээжэн Луфоныг урдаа байгаагаар төсөөлөн гэрэлтийн хангаргаа өргөсөн юм. Ингээд ээжийнхээ өнгөрсний дараа өөрийнхөө тухай бүх мэдээлэл авсгаад жавг даан явдаг. Цаг хугацаа шурсгаараа урсаж хэдийн 5 жил өнгөрчээ. Ээжэн Жо хоёр маань Биби рүүгээ харан нэмсэглэн одоо тэдний зам уур салцгааж байна. Жо ээжэнтэй гэрэлснээр Бибидээ тохирохгүй гэдгийг мэдэж авсан. Бас түүний ачаар жинхэнэ хайраач болж. Одоо харин тэд сайн найзууд олон үлдэж байна. Ээжэн чалгаа авахгүй ээжийнхээ сүлийн хүслийг биелүүлж чадсан. Манай Луфоны нэр алтар зурагтаар цураатнаа. Ээжэн түүнтэй уулзгаад ажил дээр нэрсэн ч цаг тавлаагүй болохоор нарийн бичгийг нь оруулдаггүй. Манай хүн машин барин явж байхдаа хөм өргөнгөө алднаа. Көөлө гэдэг хөөрхөн үг байхан дээр ноутбукийг нэвтэрсэн тул манай он чинь дагуулж аваад засуулахар болтیں۔ Ээжэн шинэ ажил хайж байгаа байхгүй юу? Көөлө машинд нээсэн ангиадыг нь хараад бүр дур мэдэн таньдаг захирал ах руугаа явуулсан байдیں۔ Тэрийгээ манай хүнд хэлнэ. Та юу ч гэсэн уулзаад үзээ гээл манай хүнийг дагуулад ирсэн чинь Луфоны компаниэр таардیں۔ Өөдөнд нь эргэлзэн зогсоход Көөлөч зүгээрээ гисээр дагуулад орно. 5 жилийн дараах манай хоёрын уулзалт. Наттай уулзахаар ирэх болов уу гэж бодчихлаа гэж Луфон хэлэхэд уулзах гээд ирсэн ч орч чадаагүй гэсэн чинь наттай уулзахын тулд Көөлөг ашиглажээ. Ухаалаг алхам байна гэж авсан. Ээжэнч би өөр ажил орцсон гэсэн чинь тэгвэл яах гэж ирсэн. Өөр ярих зүйл байхгүй цагийн маань битээ дэмий үргээд барах өгөөд гэлөө. Ээжэнийг өрөөнөөс нь гарахад Көөлөч зүрэн орж ирлээ. Хаалга хаагдахад ийл дотн нолтой дүр зураг үзэгдэнэ. Маргааш нь Луфон өөрөө манай хүнтэй ажлын талаар ярилцгээгээд дуудулжээ. Өсөхгүй бол ирэхгүй байсан ч болно гэсэн л дээ. Гэхдээ л гэрт нь дахиад ирлээ дээ. Манай хүнд дуртай жүржин шүүсгийг нь өөртөө хундаа дарс аялна. Ээжэний ирсэн шалтгаан нь тайлбар тавьж ууршлах байх. Көөлөг ашиглаагүй үнэхээр санамсаргүй таарлсан гэдэг хэлв. Өөдөөс нь шаал өрийн мэрч жүржин шүүсэн дуртай байсан одоо дургүй алцсан юм уу гэж агаад уулгачав. Тэгээд юунд ууршлах байх гэсэн гэж асуухад 5 жилийн өмнө ээж дүүгээсээ болоод ухаанаа алдчихсан байсан гэж хэлв. Харин Луфонд аавдаа задуулж түүний төлөө тэмцэж байсан дурсамж нь орж ирнэ. Тэгээд чамайг гэрэлсэн гэж туулсан баяр хүргэе. Нэрээ салсан гэлөө. Баян айлын хөргөн байх амьдрал чинь тухтай явуу. Одоо баян ихнэртэй хаягдаад над дээр ирвөө. Эсвэл намайг танай ихнэрээс баян болсныг мэдээд ирвөө гэд ёстой гутах үгсийг хэлж гарахад ээжэний толгой эргээд эхлэв. Жүржин шүүсэл ноотой ээж. Ээжийн ухаан ороход Луфоны гэрт хоригдсан байваа. Тэр өдрөөс хойш Луфон шөнө бүр гэртээ өөр эрэгтэй хүмүүст агуулж ирнэ. Тэдний нэлондог манай хүн сонссоор л ээжэн түүнээс өшөөгөө авах гэж ингээд байгаа мó гэж асуухад чамд тийм үн зэнж байхгүй гэж хэлнэ. Луфон ч хүнд агуулж ирсээр манай хүн хөргөжлүүлэн харсаар зүгээр л нэг хартуулах орлого гэхээсээ илүү 5 жил өөрийнхөө мэдэрсэн өвдөлтийг ээжэнд мэдрүүлэх гэсэн орлого баг. Тэр үед би чиний хувьд хинч биш байсан. Одоо харин чи миний хувьд хинч биш. Гэхдээ л тэр ээжэнийг өвтөхдөө өөрөө ч давхар шаналж байсан гарцаагүй зэ. Луфоныг нүдний шилтэй залуутай тэврэлтэн орж ирлээ. Ээжэн байхгүй байсан шууд өнөөхөө түлхэж чинь. Ээжэнийг гарч ирэхэд нөгөө нүдний шилт хүн байжтэй гэсэн чинь наатаа хүн гэж битгий тоол гэж байна. Тэгсэн нүдний шилт манай хүнийг дэгээдэж унгааснаа. Лүү захирлаа тэр миний хөл дээр гიშгчлээ гээл очтیں۔ Луфон уушлалгууг гинэ. Тэгсэн ээжэн өөрөөс нь уушлалгуулах гэж байна гэж бодоод хэрэггүй гэж хэлсэн чинь би чамайг энэ хүнээс уушлалгуу гэж хэлж ийнэ гэж авсан. Юу ямар хэцүү мэдрэмж вэ? Нэг орой Луфон согтоо ирлээ. Тэгээд манай хүнийг оролдож эхлээд намайг чамд хүрж яхад талархан хүлээж ав. Дахин чамд дурлж яана гэж дотроо төсөөлөд хөвтчихээн тэр.
Манай хүнч нулимстайнуудаар хэрэггүй гэж гойно. Лүфон харин энэ хэдэн жил чи жаргалтай амьдарч ирсэн бол би чамайг хүлээж яг л амьд өгтөл шиг амьдарсаар ирсэн гэж хэлдэг. Тэр үнэхээр энэ 5 жилийн хугацаанд Ижэнийг хайсаагүй хайж цохролтой идэгдэн өдөр хоногийг арайхийн өнгөрөөж ирсэн юм. Ижэний хаалтч нуран оноход бэлэн болсоор л Лүфоны үнсэлт бяцхан Ижэн гэж дуудах тэр хоолой тэрэл энэ бүгдийг эсэргүүцэхэд дэндүү хэцүү байлаа. Ижэн дотроо Лүфон би чамайг маш их сансан гэж хэлээд хамгаалтаа бууруулах тэрэл агшиндаа нууц камерыг олж харсан юм. Түүний мэдэрсэн энэ зөөлөн байдал, үнсэлт, энэ дулаахан зүйлс өөрийг нь өвтөх тоглоом байсныг Ижэн ойлгов. Харин Лүфон юуж мэдрээгүй гэж юу? Тэр чалгаагүй дотроо нурж унсан тодорхой. Лүфоны гэр битүү камер Ижэний хааны юу ээж байгааг байнга шалгана. Гэтэл тэр гэрийн альч камерт харагдсангүй. Сандран гэртээ орж ирээл түүний хаан ван дотроос олдог. Тэгээд аимшигтай урлан амиа хорлох жаавал битээ миний ван дотор өөх гэж орилно. Гэхдээ л Ижэнийг үүр далдахыг гэх айдас сэтгэлийн айлныг болонд тарагдан байгаа нь ойлгомжтой. Энэ өдрөөс хойш манай Лүфон улам галзуурч эхэлнэ. Шөнө бүр Ижэнд хүч иргэлнэ. Лүфон үнэхээр Ижэнийг шийдгээд байна уу? Эсвэл өөрийгөө шийдгээд байна уу? Ижэнийг хажуудаа хорж байгаа мэт харагдавч үнэндээ өөрөөчөөс 5 жилийн өмнөхдөө хоригдсан байлаа. Хайрлаж чадахгүй, үзий ядчих чадахгүй. Өнгөрсөн шархаа эдгэж чадаагүйд хайр ийм аимшигтай хэлбэртэй болдог гэжээ. Лүфоны гэртээ орж ирэхэд өөрийг нь хизээ авах тухай асууна. Намайг энд хориод өшөөгөө авахыг хүссэн юм уу? Надад одоо юу ч байхгүй. Миний ээж, миний дүү надад хинж байхгүй гэж гомдлоно. Манай Лүфонд ч бас айл нь байхгүй штэ. 5 жилийн өмнө бүгдийг нь Ижэнээр салчихсан гэж дотогшоон би түүнийг өмөрөгч улам эвдэрж байгааг нь хараад одоо болчихосоо л гэж хүсэх юм да. Ижэнийг сэрэхээр Лүфон орж ирэв. Хүн олсохаар ирсэн гинэ. Тэр нь жуу байлаа. Манай хүний царай зүс гэж бүр авах юм алхаа. Жуу түүнийг давуулан явахыг хүснээр Лүфон хяналтаа алдаж эхлэв. Чиний нөхөр бид хоёр ямар холбоотой мэдгүй гэж байгаа л үнсэх гэж оролдоол. Жуугаас харамслах сэтгэлдээ сохрон улам л хяналтаа алдсаар. Ижэнийг зөвхөн өөрийнх нь гэдгийг мэдрүүлэхийг хүссэндээ та хоёр ядаж ингэжээ үү гэж өдөж гарсанд Жоо тэсэлгөө буу гаргаж ирээд Лүфоныг буутахад Ижэн түүний урдуур орж бодолцдог. Лүфоны галзуурлыг хүртэл хайртай тоглоомоо бусдаас харамлан уйлах бяцхан хөөгчөг байна гэж дотогшоон би дахин өмөрсөн юм. Ижэний ухаан балартаж хэрвээ болдог бол буцаад өмөрсөн үергээ очих юмсан гэж бодно. Лүфоны тэрл гинэн цайлган инээд Ижэнийг их сэтгэл дэггөө сахилгагүй төртөр тэрл өрөө Ижэн буцахыг хүснэ. Харин Лүфон битгий ухаан алдаач гэж уусаар. Өнгөрсөн 5 жил Ижэн хэдий Лүфоноос биеэр холцсон ч сэтгэлдээ түүнийг мартаж байсан цаг мөч гэж дуундаггүй үнж хിവэрлээсэн. Даанч манай Лүфон үүнийг дэндүү оройдон ухаарчээ. 3 сар өнгөрөхөд Ижэн ухаангүй эмнэлгийн орон дээр хөвцээр. Өдөр бүр Лүфон түүний дуртай зүйлийг нь авчин ярилцаар л. Көлөө бол түүний үеэлдв. Анх Көлөөгийн амнаас Ижэний нэрийг сонсохдоо маш их үзээ ядаж яг өөршөө зовоохыг хүссэн юм байна. Гэвч одоо Ижэн юуд сонсгүй түүний юунд ч хариулахгүй шүү дээ. Өдөр бүр Ижэнээр ирэх Лүфон ганцхан удаа нүдэ нэгээч гэж байна. Хинэртэй басны чинь мэдснээс хойш би эрүүл ухаанаа алдсан. Өдөр бүр өөр хүмүүс авчирч чиний өмнө жүжиглүүлдэг гэсэн. Гэвч миний эхнээсээ эцээ хүртэл хайрлсан цорын ганц хүн бол Жилэсэн гэж хэлээл уйлнаа. Өнөөдөр тэр алим зүсэж өгч байна. Өдөр бүр зүсээр агаад одоо туулайн хэлбэртэйгээрч зүсэж чадна гинэ. Тэгээл уйлах юм аа. Гэтэл юу алсан гэж манай Ижэн анх удаа хариултал үзүүлэн бодолгоо ухаан орсон юм да. Түүний хэлсэн анхны үг нь Лүфон гэж бод заяа. Манай Ижэн жижигхэн кафе ажиллах болжээ. Эмчилгээнд нь зарцуулсан мөнгийг Лүфонд баг-багаар өгсөөр. Энэ удаа уулзахдаа Лүфон түүний угаалаа өрөөг нь ашиглахыг хүснэ. Ижэн түүнээс цүн дээрээ олон чинлааныг хайгаад өгч гэж гуйсан юм байна л да. Лүфоноос зогтохдоо бүх мэдээлэл авсгаад дүүгээ чинлаанд даатгаад явуулсан штэ. Лүфон харин одоо болол сорог чимээ олоогүй л байгаа гинэ. Манай хоёр кафед нь ороод ирсэн. Гэрлэн шатчихжээ. Тэгээд сольж өглөө. Гомн байхаар нь чануулж итгэхэр боллоо. Нэг л танил агаас тий. Даанч энэ удаа бороо орсонгүй. Харин явхдаа хэрвээ над дээр буцаж ирэхийг хүсвэл энэ бүгжийг зүгээд ирээрээгээд бүгж илгэлдэг. Манай хүн чинь санамсаргүй байдлаар цүн дээрээ чинлан хоёртой таарна. Зөн дээрээш төн рүү гүйж ирэн хөлн зүгээр агаа харсан манай хүн сэтгэл нь амардаг. Энэ хоёр манчаас Ижэнийг хайхаар буцаж ирсэн юм байна. Удаа уулзаагүй ахтус хоёр маань олон зүйлийн тухай ярилцсан. Цүн дээрээ ахасаа дахиж Лүфонтой уулзаагүй үсттэй гэж асуудаг. Цүн дээрээ маань том болсон юм уу да? Тэр үед Лүфон ах бид хоёрын тухай ээжэд хэлээгүй байсан ч эрт орой мэдгэл байсан. Тиймээс түүний бурууш. Намайг төлөхтэй өдөрч гисэн би түүнийг нилээд урлуулсан. Тэгээд манай хүнд хүн бүрий биш. Заримдаа өөрийнхөө аз жаргалаа одоод жаахан хуваа хичээж агараа гэлдэг. Дараа өдөр нь манай гурав Ижэний кафед ирсэн чинь Лүфон гадаа нь хүлээгээд ээжэд юм аастай. Тэднийг харсан Лүфонч яаж энэ газрыг олоод ирсэн гэхэд Чинлан харин бид Ижэнийг хайгаад олохгүй байсны шалтгаан нь чи байжээ гэдэг. Чаавас дүүг нь хайж байгаа гэж хэлсэн ч үндэ дүүгээс нь уусаар ирсэн байсныг Ижэ мэдчихв. Яахав дээ тэгээд цүн дээрээ хагаа аваа авчиж магадгүй л айсан байхгүй юу. Тэг хэцүү ч юм да. Хөөхий Лүфонч дахиж хүчлэхгүй, зууралдахгүй, бүр цараагач харуулах. Харин ганцхан эндээс битгий яваач гэж байна. Цүн дээрээ бол энүүгээр самарч гинөө.
Шууд манай өний чинь чирээл машинаас суулгаад явчих. Ийчэнч тэгээд цүндэрийн дөөшгөл ах юм да. Цүндэрэж хайгаа давалж авахаар юу юугаа хамаг юмыг баглаж аваад эхэллээ. Манай хүн кафегаа яах уул гин түрээсээ 6 сараар хүсэн штэ гэж баахан шалтак хэлсэн. Арай та явахыг хүсгүй байгаа юм шиг үсттэй. Арай та одоо ч түн сэтгэлтэй юм шиг үсттэй. Өөргөө жоохон хүндлэж гэнэ үү? Та надтай хамт явна. Намайг дүүгээ гэж боддог л хамт яв гэж хэлээл тулгачиж байгаа юм чинь. Тэгтээ цүндэрээ жоохон сониноо. Өөрөө Чинлантай хамт жаргалтайгаа хэрнээ яагаад хайгаа хайртай хүнтэйгээ жаргалтайгаасаа гэж боддог юм бол бодгол ахалтай тий. Гэхдээ л анх Лүфөний бичсэн мессежийг мөн зөөрөнд дамжуулсан бол одоо бас ямар ч яхаас юм бэлээ. Өөрөө адилхан эрэгтэй хүнтэй уулздаг гэж яагаад манай Лүфөний үзий ядаад байгаа. Лүфө яасан. Тэгэж ярих юм бол гачин сайхан амтан байхад нь эвдээд орхисон хүмүүс нь танар штэ гэж. Дотогшоон би түүнийгээ дахин өмөрсөн. Мангас төрдгөө харин бүтээгддэг гэх үг байн цаанч нэш. Манай хэд явахаар гарч ирэхэд Лүфө манаас хүрээл ирсэн байна. Битгий яваач гээл гойнаа. Бүр аргаан барахтаа би чамайг явуулъя. Харин намайг үзий яддаг дахин хармааргүй байна. Надад хайргүйгээд хилээд өгөөч гээл гойнаа. Зүнээрээ харин хилээд өг гэхэд юу ч хэлэхгүй машиндаа суугаал явчих. Харин манай ээжиний дотор би түүнийг тоохгүй царайлдагч уулзахаас татгалзадгүй. Дахин тааралтгүй амьдрах боломжтойч дотроо нууцхан таарчаасаа гэж хүсдэг тухай бодлоод эргэлдэж байсан юм. Тэр үнэхээр Лүфөнд хайртай. Хизээч хэн нэгнийг Лүфөнийг хайрладагшаа хайрлахгүй. Түүнийг ч бас хинж Лүфөн шиг хайрлахгүй. Амьдралдаа олон зуус сонголтыг хийж чадаагүй жолоогч энэ удаа өөрийнхөө хүслийг дагмаар агаа зөндөрөө тэлж Лүфөний зүг магадгүй зүрх сэтгэлийнхээ зүг тэргүйсэн юм. Аадар бороо хасгарах хажээ. Тэнгэр хүртэл тэдэнтэй хамт уйлж буй мэт. Өдрөө дунах хийчээний урд бушээд босгох Лүфөн ирж зогсно. Тэдний хайр дуусаагүйч шархан идгээгүй хэвээрл. Манай хоёр дурсамж дүүрэн тэрл газраа хоолнд орно. Хамгийн дулаахан мэдрэмж, хамгийн дулаахан нэмсэглэл. Одоо тэр бүгд алга. Харин нам гүм нойлно. Хүүжээд гисэн нөгөө нүдний шил дээрээд Лүфөнийг хайлт зээлчигээд аваа явчлаа. Ийчэнч нам гүмэл. Хоолны дараа Лүфөн манай хүний гэрт нь болгоод шууд яваад өчлөө. Ийчэн харин кафе руугаа орох гэсэн лхүр нэдгүй. Тэгээд гадаан сууж исэн Лүфө маань ийм барьсаар буцаад ирэв. Ханиалгаад байсныг нь анзаарч л дээ. Удахгүй бороо орох шинжтэй байсан тул Лүфөний гэрлөө явнаа. Ороод ирсэн чинь нөх хөрхөн хостой авчиг. Ийчэнд таалагдаж байгаа болтой шүү. Манай хүн орон дээрээ хэсэг хөргөж цагийг өнгөрөөлөө. Тэгээд өрөөнөөсөө гараад ирсэн Лүфөн чихвч зөөцөн. Үнтэй уцаар ирээд ээж гинэ. Түүнийг гэртээ авчирсан. Гэхдээ ингээх ёсгүй байсан. Гэхдээ тэр дэлгүүрээ хайцсан байсан болохоор өөр арга байгаагүй. Бүр өөрөөсөө хамгийн хол өрөөнд оруулсан гээл ярьж байна. Көөлөдөө ярьж байгаа юм байна. Дахин ээжэнийг гондооч хойдээ. Түүнийг алахыг их айцсаас олоод хяналтаа дахиад алдчихгүй тэгээд санаан зовж байгаа юм байна. Харин манай ээжээ энэ бүх яриаг нь сонсноо. Тэгээ юу ч хэлэхгүй гараа авчдаг. Харин Лүфөн ээжэнийг байхгүй байгааг мэдээд бас л сандарч эхэлнэ. Бүр углааштай аадар борооноор гарч ирсэн байгаа байхгүй юу? Ээжэн харин гинэд ажил гарчлаа, гэртээ явлаа гэж зүтгээд гисэн хамраас нь тусгараад Лүфөнч түүнийг өргөсөөр зад гэртээрдэг. Тэгээл хөөх юм нь уурлал гуйгаал хинах гэж оролцсон ч сэтгэл хөдлөлтөд автчихлаа. Саа чамаа хитрхий хүчлээд айлгцсан уу гэж асууна. Лүфөн маань хийсэн буруу зүйлстэй гэмшиж дахин алдаа гаргачихъя. Ээжэнийг гомдооч хуй гэдгээс маш их байсан. Гэртээ авчирсныхаа дараа хүртэл буруу зүйл хийж үдэ гэж эргэлзэж хяналтаа алтхаасайж өөрөөсөө хамгийн хол өрөөнд оруулсан. Игжил хөөх юм нөөртөө тэмцэлсээр л байсан. Харин ээжийн түнд хоёлаа дахин шинээр эхлэхийг жилдэг. Нээх хөрхөн хоёр юм өглөө нь эрхлэлдээ л заяа. Лүфөн ажлынхаа орондоо жижигхэн булан гаргаад ээжийг суулгацсан. Уг нь л эдийн ийм оронтой байхгүй л дээ. Үндсэн ажил нь зүгээр Лүфөнд харагдаад ээж хад болоо. Хурал дээр ээжийн унтаж саналаасаа унахад Лүфөн өргөж асгаал дээ. Ажил ажлынхаа өрөөндөө хамаа намаа гээ энэ хоёр чинь. Жоо утгаа хурмаа хийх юм байна л да. Тэгэд ээжэнийг өрнө. Жогийн нөхөр хормын өмнөх синдромд өртөд бүр ээжэнийг ирж Жог хулгайлж хойдэгээ санаан зовсон гинэ. Тэгсэн манай хүн чинь нөхөр чинь болгоомжтой хэрэгтэй байна да. Би нэрээ очоод хормыг чинь сүтгэхэд чамайг хулгайлчих юм лөө гээл тоглоом шолом хийцэн Жуутай уцаар ирдэ. Тэгсэн Лүфөн ард нэрцэн сонсчваа. Тэгээ шуул тогсогдоол. Чи Жогийн хормыг сүйтгэн гинэ гээл жигнэс уралцсан. Маргааш нь өрөөнөөсөө ээжэний ширээ гаргацсан ч ашиг. Тэгсэн ажлынх нь хүмүүс Лүфөнийг ойрдоо нэг залуутай буудал ороод байгаа талаар ярьж байхыг манай хүн сонсчноо. Оройн яж хаад ээжийн Лүфөний хувцснаас буудлын карт олчноо. Лүфөний усыг хутангаа Жогийн хоримд явах тухайга альтал чи одоо ичдэг юм уу? Салсан ихнэрхээ хорон дээр очдаг чамшиг хүн байх уу гэж авсан. Манай Лүфөн нэг л ишээ. Ээжэний өмнө суугаал очихгүй аж болохгүй мүү гэж намуухан хэлж гуйснаа гарыг нь бацаад идэв. Ээжээ нь өвдөд байна гэж хэлснээр гарыг нь тавьдаг. Үнэхээр л нэг л ишээ. Манай хүнч нөгөө буудлынхаа картыг гаргаж ирээд нөгөө нүдний шилтэйг орсон юм уу гэж асуухад хариу байхгүй. Ингээд ээжийн түн гомдож одоо хүссэнтэйгээ буудлаар бүр гэрэлсэн ч болно гэж хэлэхэд Лүфөн харин хяналтаа алдаж эхэлдэг. Одоо би чамд хамаагүй гинэ гээл тэгснээ гинт ууршил гугаал. Харин ээжэнийг хувцаа бэлдэж эхлэхэд Лүфөн түн хамгийн том нууцаа хэлнэ. Нүдний шилт бол сэтгэл заслын юмч. Лүфөн бүр хоёр туйлд сэтгцийн өвчнөд ч болсон байж магадгүй мэн.
Үүнийг нь ээжээ мэдчихвэл орхиод явчихъя гэж айсан байгаа хгүй юу. 5 жилийн өмнөөс сэтгэл санаа нь савлаж эхлээд нүдний шилтийн хяналтандаар гайгүй явж исэн ч ээжээ дахиж гарч ирснээр хойш байдалд ордож эхэлсэн юм байна. Тэгээл хөрх юм гэр орондоо хориол солиорч хүчилтэй. Нүдний шилт гэрт нэрээд манай хүний дэгээдэж унгасан да. Луфоны мэдрэл мотоглтлаа харилсан хүнийг нь санджихаа хүссэн дээж. Жоохон муухай хэлсэн үү? За яах вэ? Ингээд манай хүн нүдний шилттэй нууцаар уулзаж Луфоны нөхцөл байдлын талаар тодруулж зөвлөгөө авна. Луфон эмнэлэг тэгтээ өсөхгүй байгаа. Хэрвээ тэгвэл ээжийн түүнийг орхиод явчихна. Бас нөгөө талаараа өөрийгөө өвчтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн болчихно. Гэхдээ л манай хүн чинь аргыг нь олж эмнэлэг тэгтүүлэхээр болно. Чи намайг орхиод явах уу? Үгүй. Гэхдээ эмчлүүлэхгүй гэвэл орхин. Тэгсэн ч дахиад би чамайг гомдоочих уу яах вэ? Хажууд ч нээж илүү хэмжлэгээ хэлгэн. Тэгсэн ч эмчилж чадахгүй бол яах вэ? Би чамтай хамт галзуурна. Луфон эмнэлэгт үлдэхдээ эхээсээ салж буй эрх янз шиг юм үлднэ хөрхий. Надтай хамт үлдэж болохгүй мүү гэж хошоогоо анжуулаад эмчилгээч эхэлж өөртөөгөө тэмцэлдэг Луфоныг хаалганы цаанаас ичээн өдөр бүр харна. Заримдаа бүр тэсэлгүй орохыг хүснэ. Түүн рүү очимоор өрмөр санагдана. Манай Луфон баг багаар сайжирсаар имиж асуудалгүй удаг болов. Харин ичээн эмчтэй байнга уулзаж түүнийг илүү хурдан сайжруулах нөхцөл байдлыг хэлсэн. Өнөөдөр бол Луфоны эмнэлгээс гарах өдөр. Тэргийн дээрээ нүдэ анин 50 суух Луфонд ичээн гэртээ харцгаа гэж хэлв. Тэд хамтдаа алхан явнаа. Ичээн түүнээс идэгсэндээ баяртай байна уу гэж асуув. Үнэхээр баяртай байна гэж хариулахад надад харин нэг л сэтгэл дундуур байгаа юм шиг харагдаад байна гэж хэлдэг. Харин аз жаргалтай хүн ямар царайны хурал гаргадгийг тэр мартжээ. 10 жил шахам өвдөл тунд амьдарсан Луфон аз жаргалтай байгаагаа харуулахыг хичээсэн ч яахаа үнэхээр мэдсэнгүй. Тэгсэн манай хүн Луфон намайг хардаагээд яг ингээд нэг хөрхөн инээдийн. Луфоны царайнд ч яг тэр инээмсэглэл даган тадарсан юм. Тэдний жаргалтай хаг харсан цон дээрээч олон жил намайг твчиж ирсэнд чинь талархаад нэг шагнчээтэй гэж чинлааныг үнсгэд хүмүүс ээжтэй гинэ. Тэр чинь амар хамаатай ингээл өргөжлүүлэн унсч байгаа юм чинь. Манай хоёрын хамтдаа өнгөрүүлж буй цаг хугацаа Луфонд зүуд мэтэл санагдана. Харин ээжийн тунд энэ зүуд бишээ. Хоёлаа өргөлж хамтдаа аз жаргалтай амьдрнаа гэж хэлдэг. Йоо энэ Луфоны хар зүү баяртай байгаа ч цанаа л нэг л гонигтай харагдаад байгаа юм да. Өглөө нь манай ээжийн камер арьсаар үнэн цавлаг хүн Луфоныг сэрэнэ. Сургууль дахтаа хоёлаа ийм ирч хүчтэй цовлог ээжтэй гэж Луфоныг яран инехэд би түүний нүднээс гуниг л олж хараад байгаа юм да. Зөндөөх шаналсан хүнч тэгээд нүшээ байна гэж байхгүй л хал та. Кино утгагүй алчхаад гэтээ Луфоны оюутан байхдаа гаргадаг гэсэн тэр залтай сэргэлэн дэггүй царайг дахиад ганц хармаар байгаа байхгүй юу? Луфон өнгөрсөн үеэ дурсмаар байна гэснээр манай хоёр сургууль руу очдог. Нөгөө үзмэрч маань байж гинэ. Ээжээ дахиад үзүүлсэн чинь хайр дурлалын амьдрал чинь хэл партатай яхан дээ. Амьдралынхаа туршид ирчүүдтэй орооцолдно. Гэхдээ үргэлж нэг хүн тэгээл ах юм байна. Эцэст нь харин та хоёр аз жаргалаа олж чадна гэж хэлдэг. Хойд талын гэдэг заримдаа хэрцгий. Хамгийн хайртай хүнийг чинь өгнө. Дараа нь буцаагаад авна. Март гэж шаардна. Тэгсэн мөртлөө марцсан мэт санагдах үед буцаагаад өмнө чинь гаргаад ирнэ. Дахин учруулна, дахин баярлуулна, дахин шархлуулна. Гэхдээ хэдий холдсон ч, хэдий их цаг хугацаа өнгөрсөн ч, хэдий хувь тайлан тэдний хідэнтэй сарсан ч, эцэст нь тэдний зам мөр эргээд нэг зэг дээр огтлцсон. Магадгүй зарим хүмүүс бидний амьдралд төр саатаад өнгөрөхөөр ирдэг. Харин зарим хүмүүс нь хичнээн удаа төрсөн ч эргэн ирэхээр заягдсан байдаг баха. За ингээд кино маань энэ хүрээ дуусаж байна. Киногоо бүр хамгийн сүүлд нь товчийн товчоор хэлэх юм бол хүн харилсныхаа шанд нь сэтгцийн өвчтөй болоод сэтгцийн өвчтөй болгосон залуу нь бандсандаа түүнийг эмчлүүлж хажуудаа авсан байт юм а гэхгүй юу. Бодлоо адлаа тоглосон шүү. За тэгээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Нэрээ лайк сабадараарай.